Энэ зуны өнс сурсан хамгийн үнэтэй сургамж. За мэдэхгүй байна. Үнцэнтэй сургамж өссөн зөөл. Юу вэ? Энэ зун ер нь чухал шиг ялгах гэдэг юмыг амар сайн ойлгож авсан. Одоо тэгээд ямар ч ийм хоёр хариулттай шийдвэр гарч ирсэн чухал шүү гэдгийг би ялгахыг ер нь сурсан. Найзуудтайгаа ингээд хамт гоё дурсаж бүтээх тэрийг л ойлгосон да. Гэр бүлэрээ л аялал зугаалгах ихтэй ер нь гэр бүлэрээ л явуулах хамгийн гоё үнцэнтэй тий. Хизээч мартагдахгүй. Тийм л баг та. Хоёр дүүтэй их уцуугчлахгүй юм лээ. Дараа нь амар муу хайштай болчихлоо. Тамхинат гарсан. Тэгээд ер нь тамхинат ер нь эртэн гараад тэгээд залуу гад дээр би бодож эхэлнэ. Тэр л хамгийн тий одоо юм сургамж хийж хааш ер нь хамгийн зөв зүйл юм болов. Тэгээд эрүүл мэнд гэсэн бага хайшраа өөрөө жоохон бие мотохгүй. Тэгээд яа тэр л юм да. Хоол хийж урсан юм болоо. Өөрийнхөө хийж байгаа ажилдаа эзэн байх л хэрэгтэй гэдгийг л ойлгосон. Би чиний ажилдаа хийгээд 10 гаруй жил болж байгаа болохоор ер нь галт авцсан гэж хэлж болно доо. Оюутан болж байгаа хичээлээ сайн идэл гэж ойлгоо. Юмд хичээл сурсан юм уу? Юмд хичээл сурсан. Тэгээд шантрахгүй ажил сурсан да. Энэ зун хамгийн их одоо яг өөрөөсөө яг ойлгож авсан юм нэгт ямар ч гэсэн тууштай байх, яг юмдаа яг хүсэн юмдаа яг хүрээсэн бодолтой байх юм болоо гэж бодсон. Цагийн ямиг цагт нь хийж тэгж хувийнхаа амьдралын хэв маягийг өөрчлөх нь илүү чухал юм байна гэж ер нь ойлгосон. Энэ бол миний энэ зонд олсон хамгийн үнцэнтэй сургамж байсан. Ажлыг хийх ойлгосон, мөнгийг ол ойлгосон. Дэми байх л ер нь бол шал хэрэггүй л гэдэг. Энэ зүүн миний хамгийн ингээд ойлгосон сурсан зүйл гэх юм бол чиний хажууд байхгүй байгаа найзуудаа ингээд миний хажууд байхгүй байна гэд илүү ганцаардаад байгаа юм шиг мэдрэмж ингээд авсан ч гэсэн яг хэцүү ингээд тулахаар найзууд чинь яг ингээд хүрээд ирдэм байлээ. Найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлээд угаасаа нэг л олдох амьдралтай тэгээд мартагдчихгүй өнгөрүүлэхийг гоё юм байна гэдгийг мэдэрсэн. Зонд амар хурдан дуусч тэгээд сайн дорсомжил бүтээх хэрэгтэй л гэж ойлгосон. Энэ зун би өөрийнхөө насны хүүхдүүдийг хараад би ч гэсэн одооноос эхэлж хичээх ёстойг ухаарсан. Юмыг гүйцэтгэлтэйж тэгээд хүн болгонд итгэх хэрэггүй гэдгийг сайн ойлгож байна да. Хамгийн үнэтэй сургамж энэ л байсан. Ирээдүйдээ л санаа зовлоо доо. Бид нар ингээд нөгөө нэг тав тухтай амьдралыг аягүй хүсдэг штеп. Гэхдээ сахилга боттой байж ижил амьдралд тав тух илүү бий болдог гэдгийг ойлгосон. Энэ зун хамгийн их ойлгосон юм цаг хугацааны үнцнийг амар ойлгосон хаа. Би сая их сургуулийн галтна 2 жил завсартуулчаад орж ирж байгаа. Би уг нь бол төгссөн байх хэвэл та. Гэхдээ одоо 2 дахь курс алж байгаа болохоор энэ хугацаанд сураад боловсроод явж исэн бол ер нь цаг хугацаа амар үнцэнтэй гэдгийг л амар сайн ойлголоо да энэ зун. Хүн бас амжиж цаг хугацаанд их сайн суралцах хэрэгтэй юм байна. Ямар их амьдралдаа хийх зүйлтэй, тэмүүлэх зүйлтэй байна вэ гэж өнгөрөөлөө. Ажиллахаас илүү сурах нь хамгийн илүү байдаг гэж ойлгосон да. Өөрийнхөө төлөө хөдөлмөрлөх ёстой гэдгийг амар сайн ойлгосон. Ингээд бусдын юмыг биш яг өөрийнхөө юмыг түрүүн тавих ёстой юм байна гэдгийг амар сайн ойлгосон. Цаг хугацаа бол алт юм байлээ.